Багшаа тэгэхээр бид нар нөгөө 25 оны төгсгөлд 26 оны өмнө нэг зорилгын терапи гэдэг нэг VIP 50 үний тийм нэг гоё ивент зохиож ирсэн тийм. За энэ ивентэд маш олон хүн оролцохыг хүсэж байсан. Энэ ивентийг дуусны дараа ч гэсэн хүмүүсээс онлайнаар айгүйх санал ирж байсан л да. Дахиад ийм уулзалт хийзээ болох вэ? Дахиад ийм ивент хийзээ болох вэ? Гэдэгжсэн. Тэгэхээр одоо 3 сарын 22-ны 10 цагаас ICT Tower-т дахин нэг удаа одоо дотоод гэрэл сургалтынхан маань ийм гоё ивент хийж байна. Тэгэхээр яг энэ ивент маань одоо ямар сэтвтэй ямар үйл ажиллагаа болох юм болоо. За ивент маань дотоод гэрлийн асаа гэсэн дуурайндуур явагдаж байгаа. Зорилго маань ерөөсөө бидний үндсэн хийдэг ажил маань галт ухамсарыг хамгийн эерэг түвшинд хувиргах ийм ивент. За бид нар ер нь дотоод гэрэл сургалтанд тий блокуудыг нэг нэгээр тайлдаг бол энэ ивентэн дээр маш олон блокийг тайлах зорилгоор хийгдэх болно. За тэр блок дотор юу ч байж болно, хүүхд насны травманууд байж болно, гомдол байж болно, харилцаа байж болно, хүний амьдрал ахуйн одоо дээшлэх амжилтанд хүрэхэд саадууд бидний дотоод гацаанаасаа болдог. Тэгэхээр тэр гацаануудаасаа тайлж те өөрийнхөө амьдралыг цоошин түвшинд гаргах мөн хамгийн бидний одоо зорж байгаа зүйл нь юу вэ гэхээр гэр бүл дотор амар амгалан эрүүл харилцааг бий болгох тий эрүүл харилцааг эвддэг бидний дотоод аашаран шингийг үүсгэж байгаа гацалтууд мөн сөрөг одоо зан төлөвүүдийг засгаж чиглэгдсэн галт ухамсарын түвшинд хувиргаж хамгийн эерэг одоо програмчлалыг суулгах зорилготой байгаа. Ингэснээр те гэр бүлдээ эрүүл сайхан харилцаа бий болсноор хүний энерги те дээгүр болдог, зам нь тэгш болдог, амжилтанд хүрэх итгэлэн дүүрэн болдог. Тийм учраас одоо гэр бүл гэдэг маань өөрөө улс орны нэгж учраас тэр гэр бүлийн аз жаргалтай харилцааны уур амьсгал нь өөрөө Монголын те бидний залуу үе хүүхдүүдийн ирээдүйд асар их сайн талаас нь үр нөлөө ихтэй. Хүүхдүүд маань ээж аваасаа эрүүл сайхан харилцааг харж өсгөх нь тэдний сэтгэл зүйн хувьд бат бөх өөрсдөө илэрхийлэх чадвар нь дээшлэх, итгэлэн дээгүр байх гэх мэтчлэн олон талаас нь бодож үзсний эцэс тийм гэр бүлийн эрүүл харилцааг бий болгоё. Аз жаргалтай амар амгалан сайн сайхан амжилттай бүтээж амьдрий гэдэг ийм хүсэл тэмүүлэлтэй хүмүүс маш их байгаа. Тэр хүмүүстэй зориулагдсан ийм ивент байгаа. Маш гайхалтай. Тэгэхээр энэ удаад бүр илүү олон хүнийг хамрах боломжтой болж байгаа юм биш үү те? Тий одоо бид нар нөгөө шинжлэлээр ивент хийсэн. Өөрсдийн зорилгоод алт ухамсарт суулгах ивент маань танхимын суудлыг хязгаартай байсан. Гэхдээ маш олон нөгөө санал ирсэн учраас энэ удаа бид нар арай том хэмжээтэй хийхээр төлөвлөж байгаа. Олон хүн хамрагтаасаа гэж хүсэж байна. За мөн багшаа нөгөө гадаадд байгаа хүмүүс те хөдөө орон нутагт байгаа хүмүүс бичилж ирэх боломжгүй. Мэдээж энэ чинь нөгөө суудлын тоо хязгаартай байгаа те 200-аас 300 хүний суудалтай байна. Тэгэхээр оролцохыг хүссэн хүмүүст маань боломж байгаа болоо хөдөө орон нутаг гадаадд байгаа хүмүүс байгаа. Бид нар айл болохоор шууд дамжуулалтаар онлайнаар явуулах давхар төлөвлөгөөтэй байгаа. Гадаадд байгаа хүмүүс маань онлайнаар орох боломжтой. За өөрсдийнхөө орчноо маш сайн бүрдүүлэх ёстой. За тэгээд энд миний нэмээд нэг сануулгах зүйл бидний ивент маань 3 сарын 22-нд буюу өдөр шөнийн тэнцсэн өдөр болно. Маш гоё өдөр тийм. Гоё өдөр. За энэ өдөр өглөөний 10 цагаас эхлээд нь хамгийн гол нь оролцож байгаа хүмүүс нойроо хансан байдалтай ирээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл ирээд унтаж болохгүй тий. Даалт ухамсарын түвшинд гүн ороод тэр харилцаанд одоо асуудал үүсгэж байгаа өөрийн чинь дотоод гацаа саадууд юу байна? Өөрийн чинь тухгүй байлгадаг тэр айц төгсөлт гомдол юу байна? Тэр бүгдийг тодорхойлоод энэ ивентийн үеэр тайлаад дээрээс нь эрүүл сайхан аз жаргалтай харилцааг бий болгох, хайраар дүүрэх ийм л ивент байх болно. Ер нь бол хайраар дүүргэж өгөх ивент гэж ойлгох хэрэгтэй. Хүн яг өнөөдөр одоо ингээд дотроо хоосон хүн хизээж хайр өгч чаддаггүй юм билээ. Энэ бол галт ухамсарын түвшинд асар том дарамт болон
ядардаг хүн ингээд дүр эсгэж харилцаа бий болгодог тий дүр эсгэх байдал ингээд урт хугацаатай байж чаддаггүй өөрийгөө хүчлээд тий өөрийгөө хүчлээд идэг. Тэгэхээр ингээд хоосон байдлыг хайраар дүүргэх ийм далд ухамсараараа трансформац явуулах гэж байгаа. Хайраар дүүрсэн хүн чинь хайр дотор нь байгаа хүн чинь хайраар түгээдэг тий ягаад энэ ивентийн нэр нь дотоод гэрлээ асаа гэж байгаа вэ? Тэр бидний байгаа дотор байгаа гэрэл маань асууж хайраар дүүрч гэр бүлдээ эрүүл сайхан харилцаагаа түгээгээд тий сэтгэл нь амар амгалан хүн өөрийнхөө амжилтыг 100% бүтээх боломжтой байдаг. Тийм учраас аливаа асуудал гаднах ертөнцид биш тухайн хүний өөрийнх нь дотор байдаг учраас энэ ивент бол үнэхээр онцгой гайхалтай ивент байх болно гэж бодож байна. Тэгээ ирсэн хүмүүс маань маш их бэлтгэлтэй ирээсээ нойроо хансан байдалтай ирээсэй гэж хүсэж байна. Амарсан байдалтай. Хоолндоо бас анхаарах ёстой. Хоол нь ямар хувь хөнгөн холцсон байх ёстой. Тэгээ ер нь бол хөнгөн. Тэгээ тэр өмнөх 2-3 өдөр бол хөнгөн хоол тэгээ архитаас хэрэглэхгүй байх хэрэгтэй. Яг гэвэл сарнах хэрэггүй байхгүй. Дотгошоо өнгөхийн тулд илүү гүн төвлөрн бидний мэдрэлийн систем өөрөө бета төлөвлөгөөнөөс альфа руу альфагаас дельта руу оруулах хэрэгтэй яг энэ зааланд. Тэгэхээр энэ заалыг яагаад бид нар ингээд зориултын энэ заалыг авч байгаа вэ гэхээр энэ өөрөө учир шалтгаантай. Энэ өдөр ерөөсөө бид нар төгшөө өнгөж өөрийн далд ухамсарын түвшинд гүн ажиллах. Тэгээ далд ухамсарын тэр блокийг тайлж дээрэс нь хайраар дүүргэж цээжний тэр хоосон байдлыг хайраар дүүргэж эргээд маш эрэг зан төлөвүүдийг бий болгох ийм сайхан 3 цаг үргэлжлэх ивент болох болно. Тийм байна. Маш гоё уулзалт болсон байна. За тэгэхээр хүн өөрийнхөө дотоод руу өнгөж далд ухамсартах өөрийн блокийг олж илрүүлж хуургана гэхээр чинь мэдээж хүн далд ухамсартайгаа холбогдож сурсан байх шаардлагатай. Сурсан байх шаардлагатай. Бид нар хаалттай групп үүсгэн халдтай групптар далд ухамсартайгаа холбогдож хариу дохио авах хичээл болон өөрийгөө тайвшруулж сурах мэдрэлийн системийг симпатик төлөвөөс парасимпатик төлөв рүүгээ оруулах альфа тета төлөвлөгөөн рүү тий оруулах гих мэтчлийн хичээлүүд бэлтгэл хичээлүүдийг маш сайн базсны эцэст орж ирвэл терапи өндөр үрдүдтэй байх болно. Хувь хүний өөрийнх нь хувийн бэлтгэлээсээ бас 100% шалтгаална гэдгийг дурдах нь зөв байх. За тийм ээ. Тэгэхээр урьдчилан анхааруулаад хэлэхэд хүмүүс одоо цагийн тулгаж ерөөсөө тухайн өдрийн өмнөх өдөр ч юм уу те нэг 2-3 хоногийн өдөр ч юм уу орж болохгүй юм байна. Урьдчилаа та бүхэн бүртгүүлээд суудлын тоо мэдээж хязгаартай бижилж орж солилцохыг өссөн хүмүүсийнхэн болоод урьдчил бүртгүүлэх нь байна. Түүний дараагаас бэлтгэл хичээлүүдээ хийх юм байна. Бэлтгэл хичээлүүдээ хийж далд ухамсартайгаа маш сайн холбогдож өөрөө төвлөрч сурсны дараа яг тухайн өдрөө бид нэр одоо энэ нөгөө терапига авахд маш гайхалтай үр дүн гарах нь. Тэгэхээр үзэж байгаа та бүхэн маань одоо суудлын тоо хязгаартай учраас яралтай бүртгүүлээрээ. Нэмээд нэг зүйл хэлье. Энэ терапийн арга бол ганцаарчлсан уулзалтанд өмнө нь ашиглаж исэн терапиг одоо бясалгал хэлбэрлүүгээ шилжүүлж байгаа зорилго нь олон хүнд хүрээсэй гэж хүсэж байгаа. Тэгэхээр энэ бол үр дүнтэй гэдгийг би өөрийнхөө практикаараа мэдсэн, мэдэрсэн, үр дүнгийн нүдэрээ харсан учраас та бүхэн үр дүн гараасаа гэж хүсвэл хувийн одоо бэлтгэлээ хангаж ирэх нь шаардлагатай байгаа маань. Нэгдүгээр нь нойроо хангасан байх ёстой. Хоёрдугаар өөрийгөө далд ухамсартай холбож хариу дохио авах хичээлээ сурсан байх ёстой. Гуравдугаар өөрийнхөө тэмцэх төлөвд байдаг шүү дээ бидний мэдрэлийн систем тэрийг тайван төлөв рүүгээ шилжүүлж сурах хичээлүүдээ мэдэж сурж практика хийж сурсан байх ёстой. Дөрөвдүгээр бидэнд яг цагтаа эхэлнэ. 10 цагаас эхлэн 10 цагаас яг хаалга бол хаагдана. Яагаад гэвэл 10 цагаас хойшоо орж ирсэн хүмүүс орж чадахгүй. Та хэрвээ бүртгүүлсэн бол 10 цагаас өмнө орж ирнэ гэсэн үг. Яагаад гэвэл энэ ивент эхэлсэн байдаг аль хэдийн далд ухамсартай хүмүүс холбогдоод эхэлцдэг учраас дундуур нь чимээ гаргаж болохгүй учраас хаалга бол яг цагтаа барих болно. Яг нь цагаа барих нь маш чухал гэдэг юм лээ. Цагаа барих нь маш чухал. 10 цагт эхлэн гэвэл яг л 10 цагт бид нар ингээд хаалгуудыг бүгдийг цойжлцсон байх хэрэгтэй. Энэ бол ерөөсөө VIP хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Дээдл нь
нэг 300 эдэн хүн л орох боломжтой тийм 400 ч юм уу тийм. Тэгэхээр маш их тийм чимээгүй ийм сайхан орчинд тий өөрсдөө гоё хөрөнгө оруулалт хийгээд маш гоё үр дүндээ терапиг тий аваасаа гэж хүсэж байна. За тэгэхээр оролцохоор ирж байгаа хүмүүс маань өмнөх одоо манай юун дээр зорилгын терапийн дээр нөгөө цайвар өнгийн хувцсыг ирж биеэ нэг гоё ариусгасан тий яг цэвэр цэмцгэр байдал дээр одоо цоо шин гоё загварыг өөрийн тарих дал тухамсартаа суулгана гэж юу яжсэн шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн бие бэлдээд ирэхэд болох уу? Болно тий. Хөнгөн хооллохыг юу яжсэн тий. Яг хоолч нөгөө төвлөргөд саад болдог гэд. Хөнгөн өмнө нь ингээд хөнгөн хоол идсэн. Яг гэвэл тий удирдлагын систем маань өөрөө бас хол боловсруулах дотоод одоо бизнес солилцоог хариуцж байгаа шүү дээ. Тэгэхээр энержи шиг явчих. Тий. Тэгэхээр орж ирэл тий хотод маань ингээл цанхаагаад ч юм уу тэг ингээл суугаад мэдээж тэр хүний оюун сарин нь анхаарал тийм болохоор ерөөсөө хөнгөн нойр хаансан орж ирсэн сэргэг байх хэрэгтэй. За тэгэхээр оролцохоор одоо бүртгүүлээд ирж байгаа хүмүүстээ урьдчилан бас нэг анхааруулхад терапийн үеэр ямар нэгэн дуу чимээ гаргаж болтгоо. Яг тэгвэл бүх хүмүүс яг төвлөрлийн байдал руу ороход тэр дуу чимээх саад болдог учраас болж өгвөл утсаа бүрэн унтраана. Бусдын төвлөрөх байдалд утасны дуу, вибратор маш их саад болдог. Тэгээ мөн хоцорч ирсэн хүмүүс байх юм бол хаалгаар орох боломжгүй. Тэгтээ суудал нэгэнд зарагдсан учраас төлбөр бас буцаах боломжгүй байдаг гэдгийг анхааруулж хэлж байгаа учраас та бүхэн яг цагтаа хоцролгүй ирээд өөрийн бэлтгэлээ 100% бүрэн базаагаад ирээрээ. За тэгээд цаг нь тулчихсан те 1-2 хоногийн өмнө одоо бүртгүүлэх байхыг хүсье. Урьдчилж бэлтгэл хичээл гэж байгаа учраас та бүхэн эртнээс бүртгүүлээд суудлын топ бас хязгаартаа маш хурдан зарагдаад дуусчдаг. Өмнөх нөгөө 50 суудалчин бүр ингээд 80 болох гэдсэн шүү дээ те. Яаж игээд орчих ингээ бүр үүдэнд нь чамаагүй хүмүүс сууч игээд байдагс байхгүй. Тэгэхээр тэгэх боломжгүй та бүхэн яг нөгөө эртгэн бүртгүүлээд бэлтгэл хичээлүүдээ хийж яагаад орвол илүү та бүхэнд үр дүнтэй байх болно. Дотоод гэрлээ асаа уран доор хийж байгаа энэ ивент маань яагаад дотоод гэрэл гэвэл хүн болгоны дотор маш гой сайн сайхан руугаа тэмүүлсэн сүнслэг бие сүнслэг тэр мөн чанарууд нь мөн сайн сайхан аз жаргал руугаа тэмүүлсэн дотоод тэр гэрэл тэр хүний сайн сайхан мөн чанар нь байдаг. Гэтэл бидний мэдрэлийн систем маань сайн сайхны гадна ертөнцийн фактор болж байгаа үйл явцуудыг андууран өөртөө далд тухамсарт програмчлаад төгшөлд айдас ч юм уу янз бүрийн сөрөг бодлууд сөрөг итгэл үнэмшлүүд болгож тэр дотоод гэрлээ асаахгүй улам хамгаалах гэж оролддог юм байна. Гэтэл бид нар тэр далд тухамсарт суусан сөрөг итгэл үнэмшлүүдийг тайлж өгснөөрөө дотоод гэрэл маань өөрөө аяандаа асаж хайраар дүүрдэг. Тэгэхээр тэр нөхөгдөхгүй байгаа хайр бага наснасаа авах ёстой тэр хайруудыг бүрэн дүүрэн байдлаараа энэ ивентээр дүүргэж өгөх тэр 3 цаг тэ зориулагдах болно. Тэгэхээр та нар цаг гаргаад өөрсдийнхөө бэлтгэлээ базаад эрхийг одоо уриалж байна.